Энэ 7 хоног цаг агаар эрс хүтэрсэн. Хүтэн гэдэг үг нийслэлд ханаа томог гэдэг үгтэй адилхан утгатай сонсогддог болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Бид нар 7 хоног тойм хөтөлбөрийнхөө сэтгүүлчийн эрэлхийл болонд ханаа том нь хүндэрч хадгалгаа болсон эсвэл астан буюу бактериа нь хөдөлж яралтай эмнэлэгт тэрэгтэй авч эмчилгээ хийхгүй бол хизээ бочих гээд байгаа хүндхэн өвчтөе хүүхдүүдэд бүх өрөө тасалгаа бүр эмнэлгийнхаа коридор үүдний эргэлтийн өрөөнд орд ир ширээ сандал газар гуц хүнжилтэнд хэвтэн эмчилүүлж байгаа. Сонгон архын дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр байдлыг сурвалжилаа. Эцэг эхчүүд нь аргаа барж хэлхүүгээ олохгүй байгаа бол эмч сувлагчид нь өнгөрсөн 4 жил яаж хийгээд асуудлыг зохицуулаад аргалаад байсан. Энэ жил үнэхээр хүчрэхгүй байна. Хүчрэхгүй, хүчин мөксдгийг гамшиг гэдэг үстэй. Бид нар гамшигын байдалтай ажиллаж байна гэд хүүхдийн шин нэмлэг яралтай барьж өгөхийг шийдвэр гаргагчдад уламжилж өгөхийг хүсэж байлаа. Сонгон архын дүүргийн хүүхдийн эмнэлэгт ороод төрсэн анхны сэтгэгдэл байгалийн гамшиг нэрвэгцэн эсвэл дайны он жилүүдийн хээрийн эмнэлэгэл ийм байдалтай ажиллаж байсан бахтаа гэсэн төсөөл монголчууд бид хүүхдүүдтэй ямар хатуу хандаж байна гэсэн эмзэгэл байлаа. Эмнэлгийн хүлээн авах бөөн уйлаа майлаа. Уур уцаартай эцэг эхчүүд энэ дүүрэн халуураад ханиалгаад хахад гэртээ эмчил ийм тийм эм тариа хийлэг гэлээ өргөдөө үзүүлгэнүү гэсэн эцэг эхчүүд хаалгыг нь тас аван гарч удах юм. Эсвэл хэвтүүлсэнгүй ор байхгүй гэд таньдаг мэддэг хүн байна уу сургалаараа гэж хин нэгэн лөө бачимдуу ярих нь хүүхдүүдийн уйлаан дундаас тод сонсогдно. Үндэ үүднийх нь хүлээн авахаас буцсан эцэг эхчүүд дотор байдал ямар байгааг мэдэхгүйдэл ингэж эмч нарт ууралсан баг. Хүлээн авахаас гараад 2 давхард гарахад хөл гიშгэх зай алга. Эргэлтийн хаалгатайгаа яг залгаад хонголт хүүхдүүд хэвтэж байна. Хүн болгон одоо яах вэ? Бухимдсан, бачимдсан тийм ээ. Тэгэл энэ агаар тийм ээ. Энэ уур утаа. Энэ бухимдал, энэ бүхий үүднээс энэ өвчин дэлгэрч байгаа гэж бодчих. Бүх өрөө дүүрэн хүнтэй. Нэг орон дээр 2 хүүхэд. Хүүхэд бүр сахиуртай. Дээр нэм сувлагчийн өрөө, тарианы өрөө агуулгах, хувцас сайлах өрөө гэд хүн орж хүүхэд хүлээн авах болох бүх өрөөг султгаад палат болгож эвтэг ор 75-ыг нэмж гаргасан гинэ. Агтлад хаях гэж байсан бүх хуучин ороо хонголтой тавьсан. Аргаа бараас суудаг ширээ сандлаа нийлүүлээд хүүхдээ хэвтүүлж байна. Эцэг эхчүүд нь харин сандал дээр сахиж чондог. Ингээд үлдсэн гэрээсээ гудас хүнжлээ авчраад шалан дээр хэвтэж байна. Эм тариа бол хангалтайсаа хамгийн хэцүү нь өглөө орой эмнэлэг нь битүү утаан хөшиг татаж том баггүй бүгд яг л хоордоо дуулж байгаа мэт нэг хэсэгтээ нийлж аваад ханиалгадаг. Хүүхдээ сахиж байгаа аав ээжэд харин жаахан ч гэсэн амрах, унтах хэрэг энд байхгүй. Хүүхдээ өвтгсөний шийтгэлийг харин чинд хангалттай хүртэнэ. Хүнд өчтөр шин ирсэн түргэний машин өөртөө очсон, өөртөө ирсэн, өөртөө хүнжил гудастайгаа ирж байна. Одоо яг ингээд үүдэн дээр нь үүднээс нь ингээд хаалган онголцол салхинэвт аваад одоо ингээд хизээ идэх юм гэдэггүй. Авт өмнө ийм янзтай, ийм эмчилгээтэй ингэж л амьдарч байна. Одоо өөр юу хэлэхвтэй. Энэ эмнэлэг 1982 онд байгуулагдсан. Улаанбаатар хотод 500 мянган хүн амтай, харин хуучнаар Октябрийн дүүрэг 60 мянган хүн амтай байх үеийн тооцоон дээр үндэслэгдэн баригдсан эмнэлэг. Гэтэл тэр үеийн хүн амын тоог өнөөдрийн өсөлтөд харьцуулахад эмнэлгийн хүчин чадал нэмэгдээгүй, энэ байшинч уртаашаа өргөөшөө сунаагүй. Эмч нарын тооч яг л 82 оныхороо ажиллаж байгаа. Аргаа бараад ангахын төс курс оюутнуудыг энд цалин мөнгөгүй нэмэлт хүч болгон ажилуулж байна. Толгой тарих хөвгдөөд барьсан тавьснаа мартаа санаад одоо баг нэг үтсэн хүүхдээ эргэж захиж хайгаад идрээ явж штэ. Ядарч байна. Би одоо жижиг тонсон штэ. Одоо буугаагүй л байж байна. Өчигдөр өглөө 8 цагт ажилдаа ирсэн. Тэгэл одоо ингээл хонон ажиллаад тэгэл явж. Шүнжэнгөөс хүүхдсэн бол шүнжин хэдэн хүүхд ирч 75 хүүхд ирлээ штэ. Тэгээд эмнэлэг одоо бараг хүүхдээ одоо хаана авах вэ мэдэхгүй байна бид хэд. Одоо шинээр араасаа орж ирээл энэ хүүхдүүд дүүрсэн, палат дүүрсэн, коридор дүүрсэн, бистүүл дүүрсэн одоо хаана авах бараг мэдэхгүй л. Ер нь ор хоног 3-аас өмнө нь манайх чинь 5-аас 7 хоног байсан. Одоо л ор хоног 3, дээдл нь 5 болоод байгаа. Тэгээд бүх өрөө тасалгаагаа султгсан байгаа. Одоо ганцхан эмчнэр өрөөтэйгээ уулзсан. Өмнө нь бол шингэн сэлбэх өрөө, ажилбар энэ амралтын өрөө гэдэг бүх өрөөнүүдтэйсэн. Тэгээд бүгдэнд нь л авч байж байгаа. Тэгээд хүүхдүүдийн хувьд болохоор өвчлөл айгүй ихсэн. Хүнд байдалд орж ирэх нь айгүй илбэг байгаа. Энд норм дүрм стандарт ариун цэвэр халдваргүйтэл ярих үнэндээ илүүц. Уулын эрүүл мэндийн сайдын баталсан журмаар эрчим тэмчилгээний дасагт хэвтэж байгаа нэг хүүхдэд 12.3 м квадрат талбай, харин дасагт бол 6.5 м квадрат талбай ноогдох ёстой.
Энэ тэгвэл 20 хүүхэд яг ийм зайд хэвтэж байна. Нэг эмч өдөрт 15 хүүхэд үүсэх ёстой бол энтхийн эмч нар өдөрт 60 хүүхэд үүсдэг. Өдөрт 8 цаг ажиллахаар хуулиар зааж өгсөн бол тэд 12 цаг ажилдаг. Сувилагч нь өдрийн тариагаа цайндаа оролгүй хийгээж амждаггүй. Ороо ээлжийнхэн сувилагч эрт ирж тусалдаг. Олон цаг ажиллахаар өвчтөе хүүхдийн судас олдохгүй ядардаг гэд тоочвол тэдэнд зовлон их. 24-оор ажиллахаар хэцүү шүү дээ. Өглөө буухад бол тэгээд аюу хэцүү бунда. Их ядарна хүний ярьж байгаа юм аюу хэцүү сонсогдно хэцүү шүү дээ. Авдаг цалинг нь асуухад эмч нарын сарын үндсэн цалин 520 мянган төгрөг. Олон хоног нойр хоолгүй жижүүр хийвэл арай ахиу нэмэгдэлтэй. Сувилагч ажилласан жилээс шалтгаалж 420 мянгаас 500 мянган төгрөг, асрагч 378 мянган төгрөгөөс 450 мянган төгрөгийн цалинтай. Илүү цагаар их ачаалтаа ажилласан гэд дур мэдэн илүү цагийн мөнгө олгох эрх эмнэлгийн дарга удирдлагад байхгүй. Энэ нөгөө манай улсын эмнэлгийн уян хатан бус төсвийн санхүүжилтийн хуулийн хатууцаалт эмнэлгийнхэнд хамгийн сайн үйлчилдэгтэй холбоотой. Ийм л орчинд бид нар өнөөдөр хүүхдээ эмчилж хүмүүсээ ажилуулж байна. Хоёрын бэлэг эмчээ та өөрөө яг энэ хүүхдээ эмнэлгийн тасгийг өнөөдөр гамшигын байдалтай ажиллаж байна гэдэгтээ санал нэгдэж байна уу? Одоо яг нэгдэлгүй яг уу яг өнөөдрийн байдлаар бол одоо яг бодит байдал тийм л шүү дээ. Хүний олон нэлх хурсуудч одоо ингээл коридор фестивал одоо хүний гიშгдэг зүгээр одоо үүдний одоо тэр хангалтал одоо хөвтөж шүү дээ. Эмнэлгийн эмч нар бол нэмжлэгээ үйлчилгээл хийх ёстой хүмүүс байдаг бол давхар дээрээс нь эцэг эхчүүдийн бухимлаа гаргах бас нэг одоо хүнэл болчиход байна л да. Тий яг тийм. Одоо үнэхээр одоо тэдний манай үйлчлүүлэгчдийн буруу гэх юм одоо үнэндээ алах. Бид нар ч хэлэгч үг алах. Одоо нэрээ тийм одоо коридорт одоо 0-ийн хажууд бие зас хөрөөний хажууд одоо хүртэл ингээд хүүхдүүдэд эвтүүлээд 3-4 хонж штэ. Тэгжээж нэг орон дээр орохын алдад нөгөө хүүхэд нь заадаа гаргаар гэт. Тэгэхээр ийм үйлчилгээ авж байгаа. Дээр нь ийм их ачаалттай сувилагч эмчнэрийн ачаалал одоо 2 дахин илүү болцсон байгаа. Ийм үед яаж сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх юм, сэтгэл нийцсэн үйлчилгээгээ яаж үзүүлэх юм, тийм ээ? Яаж нөө сэтгэл нийцсэн утга үйлчилгээгээ бид нар үзүүлэх үү, ямар ч боломж байхгүй. Тэр хүмүүс тэр гаргаад байгаа хүчийг орлохоор цалин хөлс нэмэгдэл хөлсөж чадж байгаа юу? Одоо тийм юм цаанаас л төсөв хандваа хөхгүй бол манайд их боломж байх. Арай л биш байна нэрээ. Манай эмнэлгийн эрүүл мэндийн салбарын энэ бүтэц зохион байгуулалт одоо энэ тушаа шийдвэр нь чухам одоо ямар яг цаг үеэ олсон уян хатан ийм зохицуултыг хийж өгөхгүй бол үнэхээр нэрээ цаана нь эмч ажилчид гэдэг чинь өөрсдөө хүн дээр нь үйлчлүүлж байгаа улсуудын хувьд эрх ашиг нь бол асар их зөрчигдөж байна. Эрүүл мэндийн яамнаас ч байдаг юм аль эсвэл нийслэлийн эрүүл мэндийн газраас ирээл эдний эмнэлгийн ачаал үнэхээр хэтэрчжээ танаа дээр өөр зохицуулалт хий гэдэг тэр санал хүсэлтийг хүн ярьж ирсэн үү? Дээрээс гаргаж байгаа манайхыг одоо танаа хүнд байна шүү одоо ингээд зохицуулчаа гэд зохицуултыг хийгээд өгөөч гэдэг саналыг бол бид нар одоо маш их тавьж байгаа. Одоо би бодож байна энэ буруу байх л та бас хэлэх нь хувийн тэр бөмбөр шатлаахэд хойдон жил нь баригдсан. Намын байр шатлал гэсэн чинь хойдон жилийн төтөйхэн гоё намын байр болцсон шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр энэ эмнэлэг баригдахгүй байгаа юм бэ? Гэхээр л одоо сэтгэл байхгүй байна л гэж би үзэх гээд байна шүү дээ. Жилийн жилд үйл болдгоор л болдог утаа шингэрэхгүй улам өтгөрдгөө. Хүүхдүүд өвддөг, эмнэлгүүд ачаалттай ажилдаг. Улсад манд дүүргийн том ордон эсвэл гандан эд бүр их хурлын гишүүдийн лоббигоор төвөөс аслагдсан суманд хэн хизээр дүүрэх нь мэддэхгүй сургууль сумын клубын байрыг хэдэн тэрбум төгрөгөөр барихад бол мөнгө олддгоо. Гэтэл хамгийн их хүн амтай хотын дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг барих гэхээр нөгөө мөнгө нь байхгүй. Яг л хойд их шиг муухай зан гаргадаг. Одоо тэгвэл яах вэ? Арга хайлаа. 330 мянган хүн амтай буюу 3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх энэ дүүргийн эмнэлэгт Баянгол дүүргийн хүүхдүүдийг хүлээж авалгүй өөрийнх нь дүүргийн эмнэлэгтөө явуулах нэг арга бий. Дараагийн нэг гарц нь уул нь айл дээр буюу 2011 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлээр сонгой архын дүүрэгт загвар эмнэлэг барихаар 27 сая долларын зээл банкнд эзнээ хүлээгээл зүгээр хэвтэж байгаа. Яагаад энэ ажил ийхүү удаашралтай явж байгааг бид эрен сурвалжиллаа. Эхлээд Баянгол дүүргийн эмнэлгээр орлоо. Эднийх энэ намар 9 давхар шинэ байрандаа орсон. Сонгон хайрхны эмнэлгээс харагдах байдлаараа тэсвэр. Шинэ эмнэлэгтээ дүүргийнхаа хүүхдүүдийг хизээ авдаг болохыг тодруулахад дарга нь дараах хариултыг өглөө. Эх 7 оны 3 дахь өдөрөөс эхлээд бид нар ямар ч яаралтай тусам үйлчлэгээ сонгон хайрхан дүүрэгт хүүхдээ авчиж нөгөө цаг алдалт гэхгүйгээр тусам техникийн үе шаттууд зохион байгуулъя. За тэгээд дараагийн үе шаттайгаар бол бид нар цэцвэрхэн ажлыг, том төхөөрөмжийн ажлыг, хүний нөөц бүх асуудал бол
сэгцлэн гэж бол бодож байгаа. 3 сарын 31 гэхэд бол ямар ч хэлсэн 100 ортой хүүхдийн тасаг нээн. Дээр хэрэнс 3 сар хүртэл Баянгол дүүргийн хүүхдүүд сонгон харьхан дүүрэгт хэвтэж эмчлүүлсээр байх юм байна гэдг нь ойлгомжтой боллоо. Тэгж байтал өвлж дуусна, ачаалалч намдна. Одоо тэгвэл дараагийн гаргалгаа. Аль дээр гарын үсэг зурагдсан Азийн хөгжлийн банкны жилийн 1% хүүтэй 27 сая $10 хөнгөлтэй зээлээр баригдах загвар эмнэлгийн ажил ямар шатандаа явж байгааг сурвалжлаа. Бидний Азийн хөгжлийн банкн дээр очиход яг хариуцсан мэрэгжилт нь хөдөө томилтоор явсан. Бид уулна хичээгээд л байгаа. Зураг төслийг нь Голландын Симит компаниар хийлгсэн. Гэтэл анх гэрээнд яг тэдэн төрхний өртөгтэй барилга гэдгээ нарийн зааж өгөөгүй тул том эмнэлгийн зураг төсөл бас үйл ажиллагааны зураг гаргачаад дахиж солиулсан. Гадны байгууллагын хөрөнгөөр хийгдэх ажил болохоор нарийн техник ажиллагаа их шаарддаг. Уучлаарай, яриа өгөх боломжгүй гэсэн боловсон хариулт өглөө. Дараагийн уулзсан хүн эрүүл мэндийн яамны энэ төслийг хариуцж байгаа амар жаргал байлаа. Барилгын ажлыг одоо юунд 15 оныхоо намар байдаг юм уу эхлэх тийм л зорилготой. За яг хугацаа хоцорсон тэр нөгөө өргөтгөл гэжээс нэг шинэ барилга болгоё гэдэг шийдвэр гарсан нэгдүгürt нь. Хоёрдугаарт нь бид нэр Европ стандартын яг тийм дүүргийн эмнэлэгтэй болъё засгийн газраас бас тодорхой хэмжээний нэмэлт хөрөнгө олъё гэжсэн маань бүтгэн ойлоод ийм хоёр шалтгаанаар тодорхой хугацаа алдагдсан. Тэгээ одоо бид юу хийсэн байна вэ гэхээр одоо тендер зарлах бүх материалаа тендерээ зарлаад шалгарсан компаниудад өгсөн байна. Албаны үний ярианаас эрг хаварч барилгын ажил эхлэх нь бараг л бүрхэг санагдлаа. Уулын гэрээн дээр анх гарын үсэг зурагтай барилгын гүйцэтгэгчийг нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулж 2016 онд түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгээр эмнэлгийн барилга ашиглалтанд орно гэсэн заалттай. Санхүүжилтэн бэлэн, газар нь бэлэн, нийгмийн хэрэгцээ захиалга хамгийн өндөр байхад ажил өнөөдөр ийм л хурдтай явж байна. Мөнгө өгч байгаа хүн шаардлага ном төрмийн дагуу тавих нь зөв. Тэгэд хэм буруутай юм бэ? Ажил хаана гацаад байна гэхээр яг эннээс тэрнээс болоод гэх тоймтой хариулт олдсонгүй. Айгуул баг ингээ хүн дээр өвч аваад бүр хүндрэх шинжтэй болж байна. Бид бол тэндээ зохицуултыг хийгээд болж гинэ л гэдээ ойлгож байна. Өрөөч байхгүй, олж байхгүй ийм янзтай л эмчилгээгээ илгээл байж байна. Эмнэлгээ бариад шинэ эмнэлэг зарлалтай хэрэгтэй болох гэж бодож байна. Эмнэлгийг яагаад барьчих болохгүй хаа? Газар нь байж гин энд чинь. Эмнэлэг нэмэх боломжгүй шинээр ерөөсө шинэ объектууд их цөөхөн орсон шүү дээ. Хүүхд толгонтой яг тулж хаарцаж чадахгүй. Хүүхдийн өвчлөл баг гамшиг хэмжээнд л хүрсэн биз дээ. Эмчнэрийн өөр бус ямар ч өрөө байхгүй шүү дээ. Нэгдүгээр амарч газрын өргөдлийг Брого уулд компаниар бариулсан. Хүүхдийн цэсний төвийг ажаагийн энтнээс санаачлах сайхан сэтгэлтнүүдийн хандвар босгосон. Сонгон хайрхан дүүрэг шинэ эмнэлэг барих мөнгийг Азийн хөгжлийн банк гаргах юм байна. Тэгвэл бид улсын цэсийн мөнгөөр хаана хүүхдийн эмнэлэг бариулсан бэ? Монголын өрс маш олон болтугай бүхний хүүхдийн төлөө заа гэж хэлээ гिचгээд бодит байдал өнөөдөр ийм л байна. Үнд хэм буруутай хэдий олтол гахаанаас хялгас хууж дээс томж усан дунсан шоргоолч найзаа авардаг үлгэрийг ярьж жил бүрийн шин жилийг өвчтөй нэлхсаа шалан дээр хэвтүүлэн эмчилсээр угтах бай. Хүсэхгүй хичээхгүй өөрт нь хамаарахгүй өвдсөн ч гадаадад явж эмчлүүлдэг болохоор хийдэггүй юм байна гэсэн ганцхан дүгнэлтэнд л хүрлээ. Шинээр томилогдох эрүүл мэндийн сайд эндээс л ажиллаа эхлээсэй гэж олон нийт хүсэж байна.